нөө багахта мөрөөддөг гэсэн зүйлсүүдийг хийх санаа байна. Муу сурагчийг харагдаад байх юм. Танахаас баг гарах юм уу? Сургуулийнхаа автобусыг хөлслөөд PC-гээ явж байна. Оо, ондгүй байна. Хүн тоглоулаад байгаа юм уу? Энэ ихтэй ямар гоё хийсэн те. Сайн байцгаана манайхаа өглөөний мэнд бид бүхэн минь өчтөр орой явсаар хагаад ордод ирсэн. Нар яаж жаргаад байгаа юм бэ? Агаар сайхан байна. Аян зам сайхан байна. Тэгээд одоо байж байгаа дорндын 11 дугаар сургуульд очино. Тэгээд Mobicom Smart Education гэдэг 5 жилдээ хэвдэж байгаа арга хэмжээ дээрээс оролцохоор ирсэн. Багахта мөрөөддөг гэсэн зүйлсүүдийг хийх санаа байна. Жишээ нь одоо би багахта их цавцарлагаанаар ангийнхаа бүх хүүхдүүдийг хоолнд оруулахыг их мөрөөддөг байсан. Тэрийгээ хийн. Хичээл тарсны араас ангийнхаа өгөөтэй явж PC-ийг их хүсдэг байсан. Тэрийгээ хийн. Өглөөдөө сайхан унтж байгаад их цавцарлагааны өмнөх цаг дээр хичээл дээр очих их хүсдэг байсан. Тэрийгээ бас одоо хэрэгжүүлээ явж байна. Өглөөний цай ирсэн. За өдөр их сайн өдөр болох юм шиг байна. Аяг хагараад хэллээ. Тэгээ та бүхэндээ одоо дорнотынхондоо өглөөний мэд. Тэгэл гоё шүү нэр 10 жилд ингээд өглөөдөө унтцсан байж байгаа л завсарлагаанаар сургууль руу орохгүй л ингээ гадаа ингээ сууж идэг байж лээ. Жохон айцтай багшд алуулсан гээл. Ангийнхан лугаа заалгаал мессеж хичээл багш өгж ингээ чамайг ална гэж ингээл тэгэл за дуусаа. Тэг тэнгэр хөмөрөх шиг л болт. Гоё анинтэй тооны дэвтэр байна. Ваа. Энэ гоё яригч. Дорнод аймгийн Чойбалсан хотын 11-р дунд сургууль дээр ирсэн байна. Тэгээд миний ясаг гайхаж байгаа юм нь хажууд нь цахилгаан станц байт юм байна. Цахилгаан станцын хажууд би анх удаагаад яг хажууд нь сургууль байг харж байна. Багахта ингээл хийчихдэг л байсан. Муу сурагчийг харагдаад байна. Би ихтэй 10 жилдээ маттай сайн байсан шүү манайхаа. Агаа нэгтэй сурах байсан. За. Самын огшаа. Царж орж ирэх юм агаар муухай байдаг. Хэдий манайхаа 11-ийн А. 11-ийн А юм уу? 12-ийн 11 юм. Нийлцсэн юм. Хоёрыг нийлцсэн юм уу? Чихмэхээ цоолцсон. 10 юу ямар импостер явж ш тэгвэл. Үнэхээр муухай бичдэг. Хэдээс тасралтай. 1.15-аас. За дот. За. Seven. Go back. Oh, за гоё. Боц гэнэ. Тасалгаанаар юу идэх та нар? Ороомог хөрчихээ өө. Кимбаб. 1 24 26 27 29 29 за би 30 орж агааны мэдэхгүй те 29 хүнд юу н идэхээр юу идвэл цадах бол те том хариуцлага өөрлөө шүү. Дууссан байл хоол. Дууссан байвлаа. Яах вэ? Эндээс явж одоо хоолн орно гэж авах хэрэгтэй болоолаа. Уруулаад авчих уу? Бас сандаг санаа те. Тэгээ хоёр өөрсдөө мэдээд юм авчихгүй. Хоёроо багшд хоол аваарай. Багшд хоол энэ 12-ийн хамгийн сайнууд нь хийн. Танахаас баг гарах юм уу? 12-ийнх нэг бага бүрдүүлчих. Тэгээ би нэг баг бүрдүүлэн заяа. 12-ийнхаа хочих юм бол надаас 100 сая төгрөг аваарай. Манай хочих юм бол манад орсон 4 залуу надаас 100 аваарай заяа. Октод ер нь тараад юу идэм бол баабалт яваад юм уу те. Жохо чихэрлэг юм амттай юм дагуулж явд юм байна те. Тэгээ их цэцлэгэн болсон ангийнхныгаа хоолнд оруулж байна. Өглөөдөө сургуулийн автобусаар сургууль чи хэдэн автобустай? За бид бүхэн маань ингээд дордын төв рүү явж PC-гээ явж байна. Сургуулийнхаа автобусыг хөлслөөд PC-ийнхаа үүдэнд автобусаараа буун яана бас тийм өндрөө те. PC-ний үүдэнд сургуулийн автобус ирснээр бууснаа PC-тэй буцаад сууснаа яваад өгдөг те. За PC-ний үүдэндээ ирсэн орж сул байна асуух гэж байна. Цагийн хийдэг дээ энэ PC. Ямар үнэтэй те. Сул байхгүй. За бид бүхэн маань яваад ирлээ. Хамгийн гол нь яг 10 компьютер сул PC олцсонгүй. За тэгээ бид бүхэн одоо 3 цагийн арга хэмжээнийг хүлээснийхээ араас л үүсэх юм шиг байна да. Хамгийн чухал болох Mobicom-ийнхоо тэр ангийг бүгдээр хамтдаа харцгаая. Энийг хараа үүдэн дээр Mobicom Smart Education хүүхэд бүрийг мөрөөдөлтөд хүрэхэд дэмжлэг үзүүлж Mobicom-ийн ах эгч нар нь энэхүү дижитал техник бүтээ 2025 он гинэ. Хөөе. Асамна.
Наавчлаа. Жинхэнэ эцэст нэрлээ. Ийгт ямар гоё юм бэ? Яг тийм хуучны нөгөө нэг юм хөл өмгийн талбай байна. Аль тэрнхээрөө явж чадсан ш мань. Пүү нүдрөө. Пүү. Ой. За яа нүдрөө ялаарч. Ийгт ямар их ялаатай юм бэ? Гадаа биеийн тамир оролдох юм шүү. Гэ агаа нь өндөр биш зүгээр танаа ширээ намхаа юм шүү. За одоо хүн байхгүй юм шиг намтаа орцгоо. Пүү. За ямар гоё анги болцсон юм бэ? Mobicom маань нийтээ энэ жилээ 5 ангийг ингэж төгсүүлээд нийт яг Монгол улсад яг 19 анги манад яг ийм гоё төгсөлтөй болцсон юм байна. Smart Education гэдэг 5 дахь жилдээ явж байгаа юм байна. Дараа жил Smart Education 6 дахь жилдээ 21 аймаг болгоно нэг ийм ангитай болгоно гэсэн. Энэ ихтэй ямар гоё хийсэн те? Доор нутагч гэсэн үнэхээр гоё сэтгэл гаргаж хийсэн байна. Ширээ нь бол Mobicom гэж тэгээ бүх энд хичээл орж байгаа бүх хүүхдүүд бол яг нэг өөрсдөө гэсэн ноутбуктэй байх юм байна. Энд мэдээж мэдээлэл тэгээд янз бүрийн хичээл энэ дээр хийх байх гэж бодож байна. За энэ 50 их гоё байна. Энэ доор ийм хувцсны үлгөр байгаа юм байна. Хувцсны үлгөртэй юм байна. Гэтэ яг сая анзаарсныг бодвол энэ юу хаалга цонх эдрийн нас бүгдийн нас шинээр хийж өгсөн байна. Хөшиг шин байна. Ширээ гоё байна. Ширээ нь өөрсдөө ийм гоё үлгөртэй юм байна. Тэгээ бас хамгийн гоё юм нь юу вэ гэж би асуусан чинь энэ анги маань өөрөө Wi-Fi тайм байлаа. Wi-Fi хизээж дуусахгүй гэсэн Mobicom-оос энэ яг Mobinet-ийг зохицуулж өгсөн гэсэн. За манай бол 11-р сургуулийн хүүхдүүдэд бол бас л амар тийм орчин үеийн юм шинэлэг анги болж байна. Яг үндэ би ч өөрөө шок болж байна дөө. За энэ мэдээж энэ хоёр самбар байх шиг байна. Энэ хоёр самбар дээр палмасраа бичээд шууд арилгачих байх. Тэгээ энэ болохоор одоо тооч л байлгүй дээ юм хөгжсөн байна. Одоо тийм байна тооч байна уучлаарай. Өөд энэ мэн дээр ихтэй ингээ биологийн хичээл оруулах гоё юм байна. Өөр анзаарах юм бол энэ араа бас юу юм бэ? Ширээ болгоныхоо доор ийм арзэдэгтэй юм байна. Энэ бас амар нүдэнд туслаа. Аюулгүй байдлаа бодвол өдөр нутагт байгаа ч гэсэн яг энэ хүүхдүүд бас яг ийм анги танхим, ийм ноутбук, ийм хөгжлийг хараад бас нэлээ боловсролтод нэлээ томоороос нөлөөлөх байх гэж би бодож байна. За тийм байна. За тэгээ манай Mobicom-ын маань ирээд бас энэ анги бас хүлээлгэж өгч байгаа юм байна. Тэгээд арга хэмжээс их ч байгаа юм шиг бүгд тэрэ хальт дээр арга хэмжээг нь таацгаа. Анги багш нар байгаа юу? Өө, задлахгүй шүү дээ. Чөнөө. Яа! Чөнөө. Санаа. Цогтоо. Өчтөр ирлээ. За би бас тань. Оо баярлаа. Оо яа. Баярлаа. Ер нь сургуулиудад ийм анги байдаг уу? Ганцхан манайх байгаа. Тийм байна те. Ганцхан манайх. Би бас анх удаагаар л яг ийм ангитай таарлаж байна. Тий. Өдөр орнотыг тэр тусмаа байхгүй. Ганцхан манайх. За баярлалаа. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Энэ ихтэй айгүй мундаг юм аа. Ийм анги бас сайн уу? Ийм анги бас яг энэ сургууль байна гэхээр бас энэ сургуулиар амар бахархлаа. Яг ийм хүүхдүүдийг бас ингээд сургаж чинь гэдэг нь их нөгөө нэг орон нутагт бол яг ийм анги бол байдаггүй гэж энэ баг эцэг эхчүүдийнхээ хэлж байгаа багшаагаа хэлж байгаагаар бол яг ганц орон нутагт байгаа яг ийм анги гинэ. Эцэг эхээр нь бас сургуулаар нь багшраар нь амар бахархлаа. Гоё нөө. На би цэцэг авсан. Нэг рамп кон оцсон. Windows 1 хоолыг эзэлсэн. Nice. За би араа харж байгаа шүү. Оо, ондгүй байна. Ган бэлэг палас руу. За илээ агаа нөрөө чи рампаар. Йоо, нөгөө чи үсэж чаддаггүй. Ног ган бэлгээ. Хаанаас ган бэлгийг унгаач. Хүн тоглоулаад байгаа мó. Хүн тоглоулж идэв. Nice. Янзээ манайхан. Баярлалаа манайхаа. Сайн уу? Сайн уу? За баярлалаа.